За хөөх өдөр сувгата тавтай морил 2025 оны 8 сарын 24-ний орой мэндийг та бүхэндээ хүргэе. За өнөөдөр болохоор ямар домог ярьж өгөх вэ гэхээр за одоо бас нөгөө хурим найрын сар эхэлсэн байгаа учраас та хэдд маань бас сонирхолтой байх болов гэсэн үднээс бэр гуйх ёслол болон за хурим найрын одоо холбогдолтой домгуудыг хүргэхээр бэлтлээ. За манай савгийн гол зорилго нь болохоор би ийм домог олж сонслоо. Та хэддээ хуваалцж байна гэд ерөнхийдөө өөрийн олж сурсан одоо мэдсэн домгоо бусдтай хуваалцж байгаа ийм зорилготой сувг шүү. Тэгээд тэрийг та бүхэн маань бас зөвөр ойлгоорой. За ер нь бол бас нэлээд хэд хэдэн сонирхолтой домгуудыг бэлдсэн байгаа учраас та бүхэн маань бичлэгээ дуустал нь үзээрэй. Мөн хөөх өдөр сувгатаа нэг дээрээ. За ингээд хамгийн ихний домог нь болохоор бэр гуйх ёсны үүслийн тухай домгийг та бүхэндээ хүргэе. Эрт цагт нэгэн залуу өөр овгийн үзэсгэлэн тохинд дурлжээ. Хайр сэтгэлийн халуун давтсан залуу бүсгүйнхээ эцэг эхээс зөвшөөрөл авалгүйгээр авч утсан гэдэг. Гэвч охины тал үүнийг доромжлол гэж үзсэн хоёр талын хооронд ширүүн тэмцэл болж олон хүний амь нас урагдсан байж. Тэгээд ахмадууд хайр сэтгэл чухал боловч хоёр айл, хоёр овг хоорондын ив наримтлаас илүү зүйл үгүй. Хэрв охиныг авах бол ах дүүсэд нь учирлаж хүндэтгэлтэйгээр ёслон гуйх ёстой хэмээжээ. Ийхүү бэр гуйх ёс нь Монгол төвний ив нэгдлийг сахиулах, хүндэтгэл илэрхийлэх зан үйл болон үлдсэн гэж домголдох юм байна. За дараагийнх нь болохоор бэрийн аавын зарлиг гэсэн юм домог байна. За эртний нэг баян айлын охин ер бусын гоо үзэсгэлэнтэй байсан тул олон айлууд охиныг бэрээ болгохыг хүсдэг байлаа. Харин охины эцэг нь нэгэн зарлигийг баримталдаг байж тэрээр охиноо зөвхөн ёсыг мэддэг хүндэтгэлтэй айлд өгнө. Шууд ирж авбал муу яр болно гэж хэлсэн аж. Гэсэн ч олон айл түүний охиныг авах гэж зарлигийг үл тоон хүндэтгэлтэй хандаагүй тул охиныг хэн ч авч чадаагүй гэдэг. Харин нэгэн залуу ухаалгаар хандан ахмадуудаар дамжуулан эдээ ундаа барин үг дуугаа сонирлон бэр гуйсан тул охины аав сэтгэл ханан охиноо өгсөн гэдэг. Тэр цагаас хойш бэр заавал гуйдаг ёс улам бүр баталгаажсан гэж үздэг юм байна. Тэгэхээр эхний хоёр домогт бол заавал нөгөө ив ийтэй байх, тэгээд хүндэтгэлтэй, ёс журамтай хандах гэсэн ийм одоо зүйлүүд бол эхний хоёр домог дээр орж ирж байгааз. Тэгэхээр одоо ч гэсэн нөгөө хорим хийх гэж байгаа, эсвэл бэр болгож байгаа, хүргэн болгож байгаа хүмүүсийгээ сайн одоо таньж мэдэх, за хэр ёстой журамтай айлын хүүхэд юм бэ гэдгийг ер нь аль талууд маш их хардаг штеп. За дараагийнх нь болохоор хуримын ерөөлийн домог гэдэг. За ер нь бол бэрээ гуйхтаа, за шинэ гэрт орохдоо хурим нарай хийхдээ заавал ийм гоё ерөөлийн үг альддаг штэ. Тэгэхээр энэ бол яагаад ингэж ийм заавал ингэж ерөөл хэлдэг болсон юм бэ гэдэг талаарх домгийг одоо та бүхэндээ ярьж өгье. За нэгэн залуу хайртай бүсгүйнхээ гэрт бэр гуйхаар очижээ. Гэвч хадан болох айл нь энэ залуу бидний охины амьдралыг даах уу, гэр бүлээ авч явах чадaltaй юу гэж эргэлзэн охиноо өгөхөөс татгалзаж байв. Тэр үед нэгэн хөгшин гарч ирээд морин хураа хөгжөөж охины гоо үзэгслэнг тэнгэрийн охинтой зүйрлэн магтаж тэдний гэр бүл гал голомтыг магтан толсон гэдэг. Хадам айлынхан энэхүү үгийг нь сонсоод сэтгэл уяран охиноо өгөхөр олжээ. Ийхүү хурмын үеэр магтаал дуу, ерөөл, сайхан үгс заавал дуулдаг ёс тогтсон гэх яриа байдаг юм байна. За дараагийнх нь болохоор за өвгдийн яриагаар нэгэн залуу эхнэрээ авсан ч ёс дагаж бэр буулгалгүй шууд гэртээ оруулжээ. Ёсыг орхивол бузар тохино гэж өвгд нь сэрэмжлүүлсэн ч залуу үл тоон амьдралаа эхэлсэн байна. Удалгүй гэрийн галаас адис бууж, бэрийн бие суларч нас арсан гэх. Энэ явдлаас хойш бэрийг заавал хадамд нь хүндэтгэн буулгаж гал голомтын адис авч бай гэсэн заншил тогтжээ гэсэн байна. Их нь болохоор нэгэн залуу хөдөөгийн алсад бэр гуйхаар мордсон ч зам урт тул замдаа бэрийн сэтгэл хадам айлын үнэн ч ёсыг магтаж урт аялгуугаар дуулсан нь хожим нь уртын дуу болон хөгжжээ гэх яриа бий гэсэн байна. Гэхдээ яг энэ домог дээр болохоор надад нэг санал нийлэхгүй байгаа. Яг манай Монгол ардын уртын дуу гэдэг чинь өөрөө ямар агуу одоо түүх домог ёс заншилтай билээ. Уртын дуугаар бол нөгөө бүүгийн дуунаас үссэн уртын дууны үүслийн тухай бол маш олон сонирхолтой домгууд байдаг штэ. Тэгэхээр энд яг зүгээр миний бодлоор бол бэр гуйхж байгаа айлдаа очихдоо одоо бэрээ магтсан ч юм уу хад орог болох айлаа магтсан ийм сайхан нөгөө дуулах болсон шалтгааныг бас энд оруулсан болов гэж би бол бодож байна. За дараагийнх нь болохоор Ховд аймгийн нутгаар нэгэн баян эр
бэр гуйх ёсыг зөрчин охиныг шууд авч явсан тул уулын нүрэглэн нурж мордон нүргэж сүй талсан гэдэг түүнээс хойш бэр гуйх ёсыг алгасвал гай тохионо гэж үздэг болсон гэсэн байна. За дараагийнх нь болохоор Архангай аймгийн зарим нутагт эрт үед бэрийнхээ эцэгт 9 цагаан адуу 7 хонь өргөж зөвшөөрөл авдаг байсан тухай домог байдаг юм байна. За энэ нь болохоор бэлэгдлийн тавтай холбоотой. За жишээлбэл 9 гэдэг нь нөгөө тэнгэрийн доод 7 гэхээр одоо газар дэлхийн тоо гэд ерөнхийдөө нөгөө бэлэгдлийн чанартай бас юм амын яриа байдаг юм байна. За дорндын нэгэн овогт охиныг нь авахын тулд залуус уралдаж шүлэглэн бэр гуйдаг байсан тухай өгүүлдэг. За хамгийн цэцэн үгтэй мэрэгэн хүүгийн үгийг охины эцэг их сонсож зөвшөөрдөг байсан гэсэн юм бас домгууд байна. Ер нь бол нөгөө манай одоо бэр гуйх ёс, хурим найр бол маш нарийн ёс, заншилтай. За тэр дундаа ингээд одоо халахууд яаж гуйдгийг, хотгойдууд яаж гуйдгийг, дарахтууд яаж гуйдгийг тэг ингээд ястан болгон бараг өөр өөр ингэсэн одоо бэр гуйх, хурим найр хийх юм маш өргөн дэлгэр юм заншилтай байдаг учраас би яг нөгөө хачир мэдэн дээрээ за сонирхолтой нөгөө зан үйлээр ингэж хурим нараа хийдэг юм газруудыг онцолж аваад бас таадтай хүргэе гэж бодсноо бас жоохон имээсэн. Яагаад гэвэл яг нөгөө бас буруу зуруу мэдээлэл өгчих юм бол бас асуудалтай шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө илүү сайн наривчилж судалж байгаад оруулсан дээр юм байна гэж бодоод хачир мэдээгээ болохоор би энэ удаа оруулахгүй байхаар шийдлээ. Яагаад гэвэл манай савгийн гол зорилго нь бол ерөнхийдөө яг ийм домог байдаг юм байна л гэдгийг та хэдтэй хуваалцаж байгаа болохоос биш яг нөгөө нарийн одоо ийм чухал асуудлуудыг нь болохоор би бас буруу юм та хэдтэй бас мэдээлэл өгчвөл асуудал үүснэ шүү дээ. Тийм учраас бас хачир мэдээлэлээ оруулахгүйгээр ингээд бэр гуйх ёстой холбоотой домгуудыг бол хүргэлээ. Энэ дээр болохоор мэдээж бэр гуйж байгаа хурим нар хийж яхад бас нөгөө дуулж болдог дуу, дуулж болдгоо дуу гэдээ байдаг шүү дээ. Тэрийг бол бид нар маш сайн мэддэг. Гэхдээ нөгөө сүүлийн үед болохоор зөвхөн одоо маш гоё аялгаутай ч юм уу гоё үхтэй байхаар нь шууд ингээд дуулдаг юм тохиолдол маш их гардаг болсон гинэ. Тэгэхээр ер нь яагаад болдоггүй вэ гэхээр мэдээж хурим нараа хийж байгаа залуу осоодын хувьд болохоор энэ чинь бүхэл бүтэн амьдралаа ингээд хамтдаа авч явах үүрэлцэх юм хоёр хүний ийм сайхан одоо эгийн сайхан хуримн дээр бүх юмыг бол бэлэгдлийн дагуу ёс журмын дагуу бол ингээд үйлдэх ёстой байна штэ. Тэгэхээр дуугаач гэсэн тийм ээ дуулахж байгаа дуугаач гэсэн үг нь яг одоо ерөөлийн бэлэгтэй байна уу амны бэлэгтэй байна уу гэдэг болгоно бас нарийн сайн судлах хэрэгтэй гэж би бас уншсан. Тэгэхээр ер нь бол ямар дууг дуулж болохгүй вэ гэхээр гуниг харуулслын одоо салсан, саринсан, үй зовлон давтсан ийм дууг бол дуулж болдоггүй. Харин одоо сайхан өргөн дэлгэр найр наадмын тухай, аз жаргал одоо баяр баясгалангийн тухай ийм одоо эерэг дуунуудыг аль болох дуулдаг юм байна гэдгийг бас ойлгосон, уншсан. Тэгэхээр та бүхэн маань бас хуримтай холбоотой өөр бас ямар сонирхолтой мэдээллүүд байна. Надад хэлээд өгөөрэй. Ингээд өнөөдрийн дугаартаа хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар илүү олон сонирхолтой гоё домгуудыг хүргэх болно. За манай сувг дөнгөж нэгдээд удаагүй байгаа сувг болохоор та бүхэн манаас сувгтаа нэгдээрээ subscribe дараад like, follow, share хийгээд манай сувгийг дэмжиж өгөөрэй. Ингээд өнөөдрийн дугаартаа хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа.